Амар мэндэ амгалан сайн байна уу? Их Монгол нутагт минь амар амгалан зохицуулсан намрын тэргүүн сарын шөнийн 28-ны өдөр Түшээдхан аймгийн Ачид хүний хушуу буюу одоогийн Дорногов аймгийн Мандах сумын нэр татуучин давхаа нэмдэрж байгаа нэрмжит Дорногов аймгийн баруун бүсийн аврагчлалд хадуучин нэмзэн болж энэ хүн нэмзэнийг Дорногов аймгийн Мандах сумын засаг даргын тамийн газар иргэдийн төлөөсийн хурал Дорногов аймгийн адуучдын холбоо нэр татуучин давхаа нэмдэрж байгаа хань ижил үр хөвгтүүд нийлж Дорногов аймгийн баруун бүсийн амжилттай зохион байгууллаа. Дорногов аймгийн Мандах сум аймгаас баруун талд Сайхан дулаан, Улаанбаатар, Хөвсгөл, Атанбулаг, Өмнөг аймгийн Хамбогд, Манлай, Дундгой аймгийн Өлзийд өндөршөө сумдуутай хил зааган оршдог. Дорногов аймгийн Мандах сумын адилч хөдөлмөрч Малчин ардын дундаас бүгд найрамдах Монгол ард улсын Хөдөлмөрийн Баатар, Насангийн Хүрээд, бүгд найрамдах Монгол ард улсын Хөдөлмөрийн Баатар, Наван Тайын Цэвэл, Монгол улсын Гавьяат Малчин, Дашин Гэрэл, Монгол улсын Гавьяат Малчин, Нямсүрэнгийн Баясгалан нар олон алдартай гавьяатнууд төрөн гарсан байдаг. Дорногов аймгийн Мандах сумаас төрөн гарсан адуучдын дурдвал Жамблын гонгор, Цэвэн гомбын самдан, Наван Тайын Цэвэл, Цагааны Жамц, Норжмогийн Ламхүү, Галтрын Ганжуур, Ерөөлтийн Метов, Гэндингийн Эсэрван, Жансангийн Зэдэв, Юм Завын Чобл, Халдсангийн Давхай, Тогоочийн Сүх, Гөлгийн Гомц зүрэн, Нөрмийн Жамц, Цэрэн Дашин Жулуун, Очрын Дувсан Гиндэн, Чимэд ламын Сайн баяр, Жадамбын Цэдэн дам, Ишдоржийн Донхон, Охны Чулуутогоо, Балжрын Батбям, Сандгийн Дашням, Давхаа нэмдэрж, Баттаржийн Төмөр очир, Төмрийн Дувсан ням, Догтхын Цэвэгдэрж, Рэгзэнгийн Инг тайван, Гүнжовын Баттарж, Шарвын Цэдэн Замбоо, Батцуухийн Мөнгөд, Сосрын Наран Гэрэл, Сосрын Жулуунбаатар, Данзан Даржаагийн Дэлгэр сайхан, Янжмаагийн Пүрүү Жамц, Жамцын Цэгмэд, Зундуу Доржийн Цэцэг Үлзий, Цэвэлмаагийн Гамбол, Маамын Эрдэнэ Үлэг, Гонгорын Үлзий тогтох, Цэдвийн Очир Хуйг, Намхан Балтан Жамц, Мухны Мегмар Жав, Тавгжуугийн Бат тогтох, Зүхийн Мөнгө баяр, Эсэрвааны Инкватор, Баатрын Алтан баяр, Баатрын Бат баяр, Дашнемийн Инх дөр, Хадсангийн Гэрэл баяр, Эсэрвааны Эрдэнэбаатар, Наран Гэрлийн Од баяр, Маамын Батуйг, Дамжин Даржаагийн Шинбаатар, Дашнемийн Инх дөр гэсэн тэргүүний адуучин төрөн гарсан байдаг. Энэ дундаас эмнэг сургалтын спортын мастер болсон. 1989 онд спортын мастер, 1990 оны Эвлийн төвийн хорооны адуучин залуу алтан медалаар Маамын Эрдэнэ Үлэг, 1991 онд Эсэрвааны Инкватор тухайн үедээ 3 жил 150 эмнэг сургаж эмнэг сургалтын спортын мастер болж байжээ. Мөн Мандах сумын адуучид улс аймагт үзүүлсэн амжилтаас нь дурдвал 1987 онд Дорногов аймагт зохион байгуулагдсан адуучин дэмжээнд эмнэг бүлэглэх төрөл Рэгзэнгийн Инг тайван 2 дугаар байр, 2002 онд Дорногов аймагт зохион байгуулагдсан аймгийн аврагчлал адуучин дэмжээнд уран бугуудын төрөлд Баатрын Алтан баяр 2 дугаар байр шалгарч, улмаар тэр жилдээ Сэлэнг аймгийн Буур хээрийн тал зохион байгуулагдсан улсын аврагчлал адуучин дэмжээнд уран бугуудын төрөлд 25 адуучнаас 8 дугаар байр шалгарч байсан. 2002 онд Дорногов аймагт зохион байгуулагдсан аймгийн аврагчлал адуучин дэмжээнд эмнэг хангал бүлэглэх төрөлд Дамбын Батбаатар 1-р байр шалгарч, 2022 онд Дорногов аймгийн Зүүн бүсийн аврагчлал адуучин дэмжээнд Алтан баярын давгсрын 3-р байр шалгараад байна. Сум орон нутагт зохион байгуулагдсан уралдаа дэмжээнд 1987 онд Далан жаргал сумд Илгээлтийн эзэдийн чуулга уулзалтанд зохион байгуулагдсан адуучин дэмжээнд эмнэг сургалтын төрөлд Рэгзэнгийн Инг тайван 1-р байр, уран уурагчийн төрөлд Маамын Эрдэнэ Үлэг 2-р байр шалгарч байсан. 1990 онд сум ардын их хурлын гүйцэтгэх захиргаанаас зохион байгуулагдсан адуучин дэмжээнд уран бугуулын төрөлд Давхаа нэмдэрж 1-р байр, уран уурагчдын төрөлд Маамын Эрдэнэ Үлэг 1-р байр, уран шүүрэх төрөлд Цэрэн Дашин Төмөр доогоо 1-р байр туслаж шалгарч байсан. 2002 онд Мандах сум зохион байгуулагдсан адуучин дэмжээнд эмнэг бүлэглэх төрөлд Нямдэржин Болдбаатар 1-р байр, уран уурагчдын төрөлд
Дамбын Бат Эрдэнэ 1-р байр, Уран бугуульчийн дүрэлт Баатрин Алтан баяр 1-р байр шалгарч, за 2007 онд Улсын хурлын гишүүн Яа Батцуурийн санал санаачлагаар зохион байгуулагдсан хатуучин дэмжээнд за 1-р байранд Баатрин Бат баяр, 2-р байранд Пүрүүжовын Отхон баяр, за 3-р байранд Халдсангийн Гэрэл баяр, за тусгай байрт Розагийн Боён дэлгээ шалгарч байсан. За 2017 онд Мандах сувын Баян гушуу баг зохион байгуулагдсан хатуучин дэмжээнд 1-р байранд Батмөнхийн гал хөө, за 2-р байранд Гамболдын Бат хөө, 3-р байранд Эрдэнэ наадмын Равжир нар шалгарч, за 2019 онд Мандах сумын Өйхий баг зохион байгуулагдсан хатуучин дэмжээнд 1-р байранд Нэмдэржин Болдоотор, 2-р байранд Алтан баярын Гомцрон, 3-р байранд за Дэлгэр сайхны Эрдэнэ хотор шалгарч, за 2024 онд Өмнөг аймгийн Манлаа сум зохион байгуулагдсан хатуучин дэмжээнд Алтан баярын Давг сүрэн 2-р байр шалгарч, үе үедээ сум орнуудынхаа нэрийг өндөр дөрвижсэн шилдэг хатуучдыг та бүхэндээ дурсан танилцуулсандаа таатай байна. За өнөөдрийн нэмцэн уралдааныг санаачсан зохион байгуулсан, дэмжин ажилласан Дарнаган аймгийн Мандах сум иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, за Шандас спор морин спорт баяжтын холбоон дэргүүн Батсангагийн шижир, за сумын засаг дарга, за Бат тайвны Угтах баяр, за Дарнаган аймгийн адуучтай холбоон дэргүүн Амар санаагийн Амар Дүвшин, аймгийн Авраг малчин, Уян Дэлгэр, за Мянгад малчин, Алтан сүх, за Гэрэлт Баясгалан, Эрдэнэ Вэлэг, Өндөршил сумын Алтан мөргөний эзэн аймгийн Авраг малчин, Амгалан Баатар, за аймгийн Алдар Туяаж, Нэм Даваа, за Монгол улсын авраг малчин Тавхай, за нэр татуучин Давхай Нэмдэрж байгаа гэр бүл үр хүүхдэд нь баярсан толсноо илэрхийлье. За Мандах сумын нэр татуучин Давхай Нэмдэрж байгаа нь 1955 онд Дундгой аймгийн Өндөршил сум Дулан хэмээх газар аав Давхай ээж Сэгмэдийн 1-р хүү болон мэндэлж 1963 онд Мандах сумын баг сургууль эсэн орж суралцаж 1967 онд 4-р ангийн баг боловсролыг эзэмшиж аав ээжийн хамт за мал аж ахуй эрхэлж, за морин дэрэмгий морь уях дуртай хүү болон өсжээ. Давхай Нэмдэрж байгаа гэсний гавьяа шигнасан дурдвал 1982 онд 5 жилийн гавьшгаад 1985 онд сумын заанцол ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн медалаар тус шагнагдсан. За 1990 онд сум ардын их хурлын гүйцэх захиргаанаас зохион байгуулагдсан хатуучин дэмжээнд уран бугуулын төрөлд Давхай Нэмдэрж байгаа 1-р байр шалгарч, за сумын авраг цодоор шаниулж байсан. За тэрээр адуун дэрэмгий, уран уурч, уран бугуулч, эрдэм туяач, эмнэг сургач, за эгэлгүй сайн хатуучин байсныг сум орнуудын ард иргэдээс ярилцсан ярианаас та бүхэндээ өргөж байна. Тэр хүн бол агуу хатуучин бол би бол жоох хөвгтэй тэр хүний чийд байхаа тийм. Зөвхөн хүнээс сонсч ирсэн. Би 91 онд би одоо 20 настай нөгөө дээр энэ бэлтгэл адуу туудаг байхад энэ гоёо ходог дээр хичээд. Тэгэл одоо адуу хажуугаар нь давхаа гарахад ингээд даавгаар нь ингээд шидэл урд 2 илэн буугуулдаал. Докторч унагаал буцаж суллал бос давхаал дахиж 3 докторч унагаагаал хоолоонд орохгүй гадаа байхгүй нөгөө молины тариа хийхгүй гадаа. Тэгэл оруулж би тэгэд харж ийсэн тэгэл. Үнэхээр би тэг чи 20 настай тэгээ бодчихсон энэ хүн шиг адуучин болох. Тэр хүнд бол хөрөөгөл гэхдээ яг тэр үед би чи 2002 онд Дарнаган аймагт нөгөө үндэсний спортын анхдугаар наадам гэж адуучин тэмцээн бол тэн дээр би 2 дугаар байранд орсон. Гэтэ би нөгөө Минудаа явцсан хойш нөө мэдэхгүй нөхөр зогсож байгаа яач тэгээ намайг улсад явуулаад би 25 оноос Сэлэнгөд очиж 8-д орж ирсэн. Тэгээ одоо тэр хүнийг одоо морь үйжих нь гэдэг нь бол гайхамшигтай тэхмэрийг 2 мөрөөр нь одоо би ч жоох хогд тэгэл нэг нь тарган нэг нь эцсингийн тэгэл сум дээр хоёулаа орно. Тэгэл та одоо яага ингээ нэг нь адилхан үйж нэг нь тарган нэг нь эцсингийн үйдэн гэсэн чи минь нэг нь нартаа өдөр явд нэг нь бороотой өдөр айтайхан мөл хоёулаа орд ингээ 2-2-оор нь оролт. Тийм гайхамшигтай байж байла. 5 адууны цаагаар авах 90 доогоор нь ургалаа тэгэл 4 адууных нь урдуур нааш хөвөл ингээ гаргаад ирдэг. Би бол хараагүй. Тийм л адууч юм байна шүү дээ. Одоо бол тийм адууч юм байхгүй. Би бас өөрийн тэр үед нь бол тэр хүнд хүрэхгүй жоо гайгүй юм байна гэж бодож ирсэн чи одооны нөхдөж ганцхан уурга юу хоёр л жоохон буруу хаяад байна. Одоо тэр Давхай Нэмдэрж гэдэг хүн бол одоо адуун дэрэмгий тийм сайхан ах байсан юм. Би бас их дагаж бас тэр үнэ дагаж бас харуугаас 16-аас авахгүй л дагаж 20 хүртэл дагаж явсаа одоо миний бас нэг нагас ах байсан юм аа. Морин дээр нэрэмгий ер нь сургасаад уг алддаггүй тийм л хүн байсан. Талаар нь тавьж ил байдаг ер нь тийм хүн байсан да. Би бас тэр ахаараа бахархад тэр үний юугээр л одоо уламжлалаар л дурлж одоо адуунд орж адуу сэдэн жил марлаж бас сумын урагч болж байсан.
тийм хүн байгаа. Миний одоо сайхан тийм л ах уяа цаа уяач тийм л хүн байсан. Одоо байвал бас аймгийн алдарт уяач болохоор тийм эрэмтэй хүн байсан. Морь сайхан идэл, морь сайхан унана. Тийм хүн байсан да. Буруудлаа одоо улсуудын дандаа буруудлах бур аж ургалж байгаа тийм үү? Тэр үед бол дандаа зөв талаас зөв өнгө амрын дороос нь өрөмж ургалдаг гэсэн. Яагаад гэвэл морин зовлон морь дагаж дарж авдаг нөгөө тийч. Нөгөө буруу усаад ч дарж явахгүй яваад байдаг хөхгүй дарж амжидаг. Тэгэж дандаа буруу талаас бид нар ургалаас буруу загнуулж ил байсан тэгэж. Одоо тийм ихтэй сургаж байсан. Адуун дээр нэг зөөлөн тийм ханддаг тийм хүн байсан да ер нь. Тэр үнд одоо тэр бид уриалнуудаа л тэр 100 гол руу явдаг. Тэр одоо 2 хэсэд одоо олон 100 гол байдаг гэсэн манайч. Тэрийг одоо бид нар туун морины сайныг шилж тэр туулгаж буулгаж ирж сайн морь саймар ургалан тэр чинь. Тэр үн заа сургана, сүулдэж унгана, мортойгоо дайраад ногтлон. Дээр нь шувуу шувуугаад бариад авдаг тийм хүн байсан. Мориор их сайхан ургална. Морь уулзуулна гэдэг юм байдаг шүү дээ. Одоо ч нэ хурааж адуу хурааж угаад ургалдаг. Тэр үе чинь хоёул байна адуу хурааж угаад нэгэнд заанаа нэг наанаас ч юм уу ганцаар ч юм уу адуу хурааж угаар морь сайхан уулзуулдаг. Морь уулзуулна гэж одоо зарим ус мэдхгүй хоноо ургахаа морийг нөгөө мортогоо нийлүүлдэг. Мороо унгахгүй тийм ээ. Мороо зөрж явахад ургалдахгүй морь нийцдэг. Морь бас урган морь бас сайхантай. Урган бас ургадаг тийм хүн байсан. Урган морь гэдэг чи одоо уран толгой дагаад ингээд игдэг байсан шүү дээ. Ядна үед тийм. Оо ядаа ер нь хүн тустай юм байсан. Тустай хүн. Энэ авих л за алдсаа дуу уруутсаа дуу тэр хүн гаргаж ирдэг. Олж өгдөг. Тэр үед одоо манай шилжиглийн хүнтэй байсан гэж манай өгцөл ярьд би танихгүй. Ишиггээд одоо ишиггээд одоо хүн байсан гэдэг. Тэгээд мор ургалдаад онгоцны дэрнээс шашаан тавхад нь мор ургалдаад цааш эрэхт нь хажууд нь угаа гарсан бухан дээр өсөж байгаа хавччихсан чинь бухныхаа намаар ус гоожиж байсан юм лээ. Тэгэхээр одоо илээ ишиггээд одоо тэрний өрөөгтөө тань үед одоо манай сумаар. Тэгэл манай ах чаа адуун дэрэмгийн сайхан хүн байсан. Би энэ онгорт одоо энэ хөвөр булангийн онгорт хамт багасаа хамт өссөн. Тэгээ адуун дэрэмгийн тийм сайхан хүн байсан да. Урд морог саа уйдаг, олон саа урдтай. Тийм хүн байлаа. Тэгээ. Онцтой дээр бол сайн уургалтын талаар ярил. Юу гэж загтдаг вэ? Тэгэл яг уурган дээр нь тэгэл морьтой явган ямар ч юунд дэрэмгийдээ адуун дээр нь адууны бүх төрлийн юунд тэмцээн уралдаанд орж ирсэн юм сайн. Тийм л хүн байлаа. За ийхүү Дорногов аймгийн Мандах сумын нэр татуучин давхаа нэмдэрж байгаа нэрэмжид Дорногов аймгийн баруун бүсийн аврагч нар татуучин нэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Мандах сум өнгөжин жахаатсан өргөө цагаан гэрмэн мандах сум уудлан бадламсан гал голомт минь мандах сум өнө мөнхөд дуурсах алдар нэрмэн мандах сум өр зүрхэнд гэрэлтэх уугуул нутаг минь мандах сум өнөн олонд гайхуулах омгшил минь мандах сум хэмээгээд Дорногов аймгийн Мандах сумын нэр татуучин Тавхан нэмдэр жагсны нэрэмжид аймгийн баруун бүсийн аварга шалгаруулах адуучин тэмцээний маань өндрүүд инхүү дэлгэж байна. Энэхүү адуучин тэмцээний торгон агшныг тодруулж өгнө үү хэмээн ирсэн гීчдийн минь сонорыг нэмэлж Модор эрдэнийн толгойтой морин хураан татнуу хэмээн даваас сүрэнгийн дөлгөн ламзавын дашдурж нарыгаан урьж байна.
Унган сүргийн мандаа минь хайр татам нүдэндээ галтай төрсөн унаг минь хэмээн адуун сүргээ магтан дуулж мандах сумын тэргүүний адуучин тавхан нэмдэрж энэ нэрмжит баруун бүсийн аврах шалгууруулах адуучин тэмцээний хүндэтгэлийн тайзнаа эрхэм хүмүүсийн урихад таатай байна. Мандах сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бацэнгэгийн шижир, мандах сумын засаг дарга Баттайвны угтах баяр, Монголын адуучдын холбооны тэргүүн оюун бэлгийн мөнх баяр, Дорногов аймгийн уяд адуучдын холбооны тэргүүн амар санаагийн амар төвшин, Тавхан нэмдэрж агсны гэрги наран суур, хүү нэмдэржийн алтан болд, хүү Нэмдэржийн Болдбаатар охин Нэмдэржийн Дулмаа нарыгаан урьж байна. За юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ хүү сайхан нар утагширсан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За энэ жил 2024 онд төрлөх сумын маань 100 жилийн болсон. За бид бүхэн сая 8 сард 7 сард баяр наадмаа сайхан өргөн дэлгэр тэмдэглэж өндөрлөж. За энэ 100 жилийн оюун хүрээнд зохион байгуулагдах ажлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа 100 бүтэц ажлыг баталсан. За энэ 100 бүтэц ажлын одоо нэг гол ажил бол өнөөдрийн энэ Дорногов аймгийн Мандах сумын нэрт адуучин Тавхан нэмдэрж агсны нэрмжтэй энэ аймгийн баруун бүсийн аврах шалгууруулах адуучин тэмцээн байгаамаа. Тэгээд энд хүрэлцэн ирж энэ хүү арга хэмжээг маань хүндэтгэн зорин ирсэн нийт адуучдаа тэмцээн уралдаанд амжилт хүсье. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулах одоо гол ажилд оролцсон Дорногов аймгийн Мандах сумын аймгийн аврах малчин Орооцоогийн Баян дэлгэр, Дорногов аймгийн Мандах сумын хажууд сумын Мянгат малчин Эрдэнэчрийн Алтан сүх, Дундгов аймгийн Өндөршил сумын Алтан урганы эзэн аймгийн аврах малчин Бэмбийн Амгаланбаатар нартаа бас нийт мандахчуудынхаа өмнөөс бас баярлалаа талархаж байгаагаа илэрхийлье. За өнөөдөр энэ сайхан дэнж дээр цугулсан нийт нутгийн 100 олон газраас ирсэн адуучид та бүхэндээ намрын ялгар сайхан өдрийн мэндийг хүргэё. За Мандах сумын Өйхий багийн нутаг энэ хөврийн энэ сайхан ногоо хөндий бол одоо маш их буянтай авшиг шингэсэн нутгаа. Энэ л одоо нутгаас Мандах сумын маш олон алдартай сууднууд төрсөн. Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар Хүрээт баатар, Монгол улсын хөдөлмөрийн баатар Наваан таяын Цэвэл баатар, Монгол улсын гавьяат малчин Эргэцэнгийн Инг тайван гавьяат, Монгол улсын гавьяат малчин, Монгол улсын хошоо авраг малчин Дашийн гэрэл гээд одоо маш олон алдартнууд яг л энэ хөндийд нутгалж энэ нутагт одоо төрсэн ийм алдартнууднаа. Энэ хүмүүсийг залгаж сүүлийн жилүүдэд сумын, аймгийн, улсын авраг малчид олноороо төрж байна. Бас аймгийн алдарт уяачиж бас энэ нутгаас олноороо төрж гарч байгаа ийм буянтай авшигтай нутгаа. Энэ жил одоо налгар сайхан намар болж бид өгдийн хувьд бас нэг хийхээр төлөвлөсөн ажил бол энэ адуучин тэмцээн байсан. Энэ тэмцээнийг өнөөдөр ажил болгоод хийж байгаадаа маш их таатай байна. За өнөөдрийн энэ тэмцээний зорилго бол одоо адуучдын энэ өв соёлыг хамгаалах, цааш нь түгээн дэлгэрүүлэх, за тэгээ адуучин залуучуудаа урамшуулах зорилгын дор одоо зохион байгуулагдаж байгаа. Өнөөдрийн тэмцээнийг одоо зохион байгуулахад одоо оролцож байгаа Тавхан нэмдэрж агсны гэр бүл үр хүүхдүүд, Мандах сумын Шандас дор морин спорт уяачдын холбоо, Дорногов аймгийн адуучдын холбоо, засаг даргын тамгын газар ингээд хамтран зохион байгуулж байгааг дуулахад таатай байна. Өнөөдөр энэ оролцож байгаа нийт тамирчидаа амжилт хүсье. Бүгдэнд нь одоо адууны босоо цогоо ямар та бүгдийг маань мөнхөд ивэх болтугай гэж өрөөе. За энэ хорон зөвлөрсөн нийт нутгийн зан олон та бүхэндээ энэ өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. За миний аавын алдрыг тэмдэглэх энэ сайхан адуучин тэмцээнд хүрэлцэн ирсэн нийт адуучин залуус та бүхэндээ бүгдэнд нь өндөр амжилтыг хүсье өрөөё. Анх удаа энэ тэмцээ 2020 онд манай аавын нэрмжит болж байсан. Өнөөдөр ингээ хоёр дахь удаага аймгийн баруун бус болон одоо явагдах гэж байгаад
бид бүхний зүгээс маш их талархаж байна. За тэгээд энд ирсэн бүх хүмүүстээ сайхан наадахыг хүсье. За Дарнугай аймгийн Мандах сумын нэр татуучин Давхаа нэмдэрж байгаа нэрмжит хатуучин тэмцээн маань бэлгэд бэлэн болж анагрын тэмцээн уралдааны за хүндэтгэлийн арга хэмжээ олж байна. За аавынхаа нэрмжит тэмцээн уралдааны зохион байгуулж байгаа Нэмдэржин Болдоотор за Алтан баярын давг сүрэн нарт Монголын залуучууд холбооны шагналыг гартуулж өргөж байна. Өнөөдөр тэмцээн уралдааны хатуучин тэмцээн маань эхлэхэд бэлэн болж байна. За Дарнугай аймгийн нэрт дуурагч Давхаа нэмдэрж байгаа нэрмжит Дарнугай аймгийн баруун бүсийн аврагчлал хатуучин тэмцээн эхлээд бэлэн болж за эхний сум болох Дарнугай аймгийн Сайхан Дулаан сумын хатууч гарч иж байна. За баруун гарт талаас хүрэн морь цэнгэр дээлтэй гарсан хатуучин бол за Дарнугай аймгийн Сайхан Дулаан сумын яриад аймгийн аврагчлал хатуучин тэмцээнд 5 дугаар байр, сумын аврагчлал хатуучин тэмцээнд 2 дугаар байр шалгаж ирсэн очир хуйг гарч ирж байна. За Адрагын хатуучин аймгийн аврагчлал хатуучин тэмцээнд 4 дугаар байр, сумын аврагтаа дөрүүлж ирсэн сумын авраг хатуучин Отхон Эрдэнэ гараад ирж байна. За Адрагын хатуучин сумын аврагчлал хатуучин тэмцээнд 3 дугаар байр шалгаж ирсэн Шарав дөрж гараад ирж байна. За Бормортой гараад ирсэн хатуучин бол сумын аврагчлал хатуучин тэмцээнд 4 дугаар байр шалгаж ирсэн Эрдэнэ орчих гараад ирж байна. За Хармортой гарч ирсэн хатуучин бол Эрдэнэ орчих нар гарч ирлээ. Харин сумын салбар холбоотой болсон. За сумын салбар холбооноос сумын аврагаас зохион байгуулахаар яригдсан. За аймаг болгон жилдээ 2 бүсээ зохион байгуулна. За эхний хатуучин сумын авраг шалрал хатуучин тэмцээнд 2 дугаар байр шалгаж ирсэн. Аймгийн аврагтаа 5 дугаар байр шалгаж ирсэн. Чир хуйг за шүүр урга шүүрсэн. За шүүрээр нь алдсан баг шүү. Уургаа шүүрээд авлаа. За морьтой шүргэн дээр нь их олон адуу гарч ирж байна.
За халиумэр үзүүр дээр гарч иж байна. За халиумэрийг шуруулаад аваад үлдсэн. За мөрөө суулгаад аваад үлдэн сайхан ч одоо мөр суудаг мөр байна. За өөрөө ч сайхан ургаллаа. Сайхан ч мөрөө суулгаж байна. За удаа шуусан байлаас би түүхэн харж байна. За өнөөдөр морд хашчихсан хоёр талдаа хашаатай. За ярин залуучууд ер нь мордоо ялгаад тэмцээн уралдаанаа зохиолдог боллоо. За очроо үеиг мань мортой шургуун дээр сайхан шургуулж байна. За явгын шургуун дээр нэг олон ард гарч ирж байна. За хараалагч морж гарч ирж байна. Хулморж гарч ирж байна. За ингээ явгын шургуун дээр ингээд алдчихж байна. За адрагын гадууч шарав дөрж гарч ирж байна. Сумын аврагта 3 дугаар байж гарч ирсэн. Сайхан хүрмэр өнөд гараад ирж ташуураа шүрсэн уургаа ба шүрээд авлаа. За мортой шургуун дээр ч олон адуу гарч ирсэн. Мортой шургуун дээр харин алдж идэг. За зөв талаасаа зөв сайхан ургалж байна. За явган дээрээс буруу талаасаа. За явган дээр бас ингээд алдаад тэмцээнэ өндөрлөө. За адрагын гадуучин аймгийн аврагч дөрөв гадуучин тэмцээндээ 4-р байшаа гарч ирсэн. Сумын авраг гадуучин отхон эрдэн за ташуураа шүрсэн болж морь ханараад уургаалдчихж байна. За харин залуучууд ташуур ургаа шүрхтэй мориныхаа явдлыг их халдаад байдаг. За тэгээд тэрнээс болж уургаалддаг. За морьтой шургуун дээр нь 2 адуу гарч ирсэн. За морьтой шургуун дээр нь аваад үлдлээ дээ. Бороо дуултай. Бороолог мөрөөсөн байна. За морьтой шургуун дээр дүүрэн оноо авлаа. За удаа шуусан байдас бид хүн харж байна. Сайхан жуулдаг залуу байна. За энэ жил 18 настай гэсэн баг шүү. Их л залуу сонсогдсон. За энэ зөрөгтэй сайхан уралдаг залуу байна. За явган дээр бас уралдаад аваад үлдлээ. За датуу унжээтэл өөрөө цаашаа гүүгээл явчихж штэ. Хурдан байна. Зарим ч надад адуу ч үүний авах самбаа гэдэг ба штэ. За адуу сайхан гарч ирсэн. За ингээд татсаад бүжгэлсэн. За тэг таны тэний ингээд гараа авчиж байна. За морьтой ягуун дээр сайхан шургуулад. Оноо жигтгэн дэше гараад ирж байна. За сумын аврагта 4-р ажил гарч ирсэн. За эрдэнэ орших. Шүр ургаа шүрнэ. За ташуур алдсан. За аварган дээр явж ирээд хургаар нь шүрээд авлаа. За нэг 3 унаатай болж байна. За аварган дээр сайхан тонгосон. Ташуурн дээр жоохон тооцоололдоо зөрчиж байна. За морьтой шургуун дээр нь 2 адуу гарч ирсэн. За хүрэн алзмар. За ингээд алдаад тэмцээн өндөрлөж байна. За сайхан дулуун сумын драгийн гадуучин эрдэнэ очир шарга морьтой гарч ирсэн. Ташуур алдаад уургаа шүрээд авч байна. За ташуураа шүрсэн юм биш үү? Ташуураа шүрээд нөгөө гардуугаа сэлгэж. За оноо бол багассан. Морины хурд саарсан. За морьтой шургуун дээр нь 3 адуу гарч ирлээ. Морьтой шургуун дээр ингээд алдаад. Морьтой шургуун дээр нь очиж байна. Явган шургуул нь. За явган дээр нь 4 адуу гарч ирсэн. За араар нь зүтгэжсэн. Урдуур нь зүтгэсэн. Хараалаг мөр. За хараалаг мөрийг байран дээр нэргүүллээ. Солгой ургаллаа. Ганган байна. За удаа шуусан байлаас би түүхэн харж байна. За адуу араар нь гарах гэж ирсэн. За өөрөө хойшоо нэг алхаад урдуур гаргасан. За харин ч одоо адуу ч өнөө мэдрэмж. Зарим залууч хараараа алдаад идэг. Гэтрхий одоо шахаад адуу хэрэгэ төлжээд идэг. За бас л сайхан ургаллаа. За сайхан дулуун сумын сүүлийн адуучин. Сумын адууч толбон дэргүн инкватор гарч иж байна. Хүрмэртэй. За ташуура шүрсэн. Орой хөдөлгсөн уурган дээр явж ирээд уургаалдчихж байна. За малчид дуулж байгаа улсын уралдаанд шилдэг 25 шалгарсан. Сайхан дуулдаг залуу. За морьтой шургуун дээр нь 3 адуу гарч ирсэн. Морьтой шургуун дээр ингээд хучуулаад ингээд тэмцээн өндөрлөж байна. За Дорногов аймгийн Улаанбаатар сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За баруун гарт талаас аймгийн авраг шилрүүл адуучин тэмцээндээ тусгай байр шилгэж ирсэн. Аймгийнхаа бүсэд 3 дугаар шилгэж ирсэн. Сумын аврагта 2-3 дугаар байр шилгэж ирсэн. Улсын зүүн бүсийн авраг шилрүүл адуучин тэмцээнд 4 дугаар байр шилгэж ирсэн. Баян мөхийн баяр мөх авраг гараад ирж байна. За хүрэн алдсан мөртэй гараад ирсэн адуучин бол за Дорногов аймгийн Улаанбаатар сумын авраг адуучин, багийн авраг адуучин өгөөдөө гараад ирж байна. Сайхан буурал мөртэй гараад ирсэн адуучин бол за Дорногов аймгийн авраг шилрүүл адуучин тэмцээндээ 5 дугаар байр шалгарсан мөнхөд гараад ирж байна. За буурал алдсан мөртэй гараад ирсэн адуучин бол багийн аврагтаа төрүүлж ирсэн бэлгүүн жаргал гараад ирж байна. За хүрэн мөртэй гараад ирсэн адуучин бол Чингүүн жовноор гарч ирлээ. За Улаанбаатарын нэрийг бол одоо Баян мөхийн баяр мөх авраг бол одоо олон гаргаж байгаа. За 2022 онд ч аймгийн аврагтаа тусгай байр шилгарсан. За ташуура шүрсэн. За явж ирээд нуурган дээр алдчихж байгаа юм байна. За өөрийнх нь уурганы шарга мөр байдаг шээ. Сайхан мөр. Тэр шарга мөр бол за морьтой шургуун дээр нь 2 адуу гарч ирсэн. За ханаруулж ирээд уурга алдчих юм аа. За ингээ 3 минутаас ингээд тэмцээн өндөрлөж байна.
За аймгийн аврал шалралт гадуучин тэмцээнд 2024 он 5 дугаар байр шалгарсан мөнхөд гарч ирж байна. За насцуул 40 гарчихсан. За дашуураа шүүрсэн. Дашуураа шүүрээд нөгөө гарлаас сэлгсэн уурга харин шүүрээд авлаа. За дашуур уран дээр сайхан шүүрээд авлаа. За ерөн цэвэрхэн донгоожтэй. Зарим залуучууд морины явдлыг алдаад дашуур урга алддаг. За морьтой шургуун дээр 3 адуу гарч ирсэн. Морьтой шургуун дээр нь бородуугаар нь халуун адуусан байна. Халуун адууг шаваад үлдлээ. За морьтой шургуун дээр бүхэл нэг авчиж байна. Ер нь оноо өндөр болж байна. За явган шургуун дээр сайхан дүүрэн авал. Тэшээ шалгарна. За явган дээр чолон адуу гарч ирсэн. За өөрийнхөндөө баяр мөх аврах шахаж өгч байгаа юм байна. За явган дээр харин хуурлаад аваад үлдэж байна. За харин одоо мөнхөд ер нь оноо өндөр дэшээ гараад ирлээ штэ. За ер нь оноо тасарчж байна. За удаа шуусан байдаас бид хүн гарч байна. Дуу сайхан гарч ирсэн. Сайн хараатай шургуулсан. За богино чургалтай. За сумын авраг гадуучин, багийн авраг гадуучин өгөөдөө харамартай гарч ирсэн. За дашуураа алдцаа. За явж ирээд урга шүүрээд авлаа. За дашуурн дээр нь тооцоол алдсан баг шүү. За морьтой шургуун дээрээс зөв талаас шургуулах нь. За олон адуу гарч ирсэн. Морьтой шургуун дээр ингээд алдаад тэмцээн өндөрлөж байна. Бэлгүн жиргал багийн аврагтад оруулж ирсэн. За дашуураа шүүрээд авсан, морой гүйдээд хөдлөгсөн. За дашууртайгаараа ургаа шүүрээд авлаа. За дашуур урган дээр бүхэл оноогоо авсан баг шүү. Сайхан шүүрч байна. За морьтой дэргэн залаг мөр гараад ирсэн. Залаг мөрөг одоо шургуулсан боловч урган мөр жоохон зөрсөө алдчихж байна. За явган шургуулна. За явган дээр 5 адуу. За 5 адуу эргэж буцаад дахиад алаг адуу гараад ирсэн. За алаг адуу 2 удаа алдна гэж байх. Гэхдээ өөр алаг адуу баг шүү. За явган шургуун дээр дүүрэн 9 оноо авч үндсэндээ 18 оноотой болж байгаа шүү. За сайхан уургалдаг залуу байна. Төлхөл одоо адуугаа унгаахгүй тулд сайхан ургалж байна. За адуу хойшоо бүсөөрөө суун тусхыг унсан тооцохгүй байгаа штэ. За Улаанбаатар сумын Чингүнжов дашуур ургаа шүүрнэ. За дашуураа шүүрсэн. За ургаа шүүрээд авлаа. За дашуураа шүүрээд ганц гуугалдаад нөгөө гарлогоо сэлгэж штэ. Цэцэл хурдан байна. За уурган дээр бол яхахгүй ханган шүүрч. За морьтой шургуун дээр нь 5 адуу гарч ирсэн үү. За 4 адуу гарч ирчтэй. За алаг адуу ургалаад авсан. Алаг морь. За ургалаад ургаа дэвээд нарийс хат ургалаад авлаа. За удаа шуусан байлаас бид хүн харж байна. 4 адуу сайхан гарч ирсэн. За ер нь шарга морийг яг ингээд дагуулж явж ургалсан. Ер нь залуучууд ер нь яг уурган мороо ингэж дагуулж яваад ер нь ургалж явах ёстой шүү. Зарим залуучууд хөндлөн орж ирээ тэгээд морьтойгоо унаад идэг. За эсвэл ургаа алдчихдаг. За Чингүнжов 15 оноотой болсон. За явган шургуун дээрээ. За явган шургуун дээрээс ургалаад аваад үлдлээ. Засал хараатай залуу штэ. Голоор нь адуу орж ирсэн. Уурга дээгүр нь гаргасан. За энэ саарл адууг сайхан ургалжээ. За удаа шуусан байдас харъя. Адуу голоор нь гарч ирсэн. Урагшаага алхангуудаа уурга гаргачихсан. За ийм л одоо сэргэлэн залуу байна. Тэр надууч үн авхаал самбаа гэдэг чи одоо энэ дэр харагдана. За 3 өдрөлдөө жигдхэн сайхан оролцож байна. За өнөөдрийн нэмцэн уралдаанд Дорногов аймгийн Мандах сумын Хөврийн говьд зохион байгуулагдаж байна. За зун зуншлаг сайхан болсон. За намрын шаргал өдрүүд налааж байна да. За Дорногов аймгийн Хөвсгөл сумын 3 адуучин залуу гарч ирж байна. За зүүн гар талаас хар мартайгаар ирсэн адуучин бол төгс эрдэнэ гарч ирж байна. За дунд талд буурал мартайгаар ирсэн адуучин бол төгс жаргал. За дараагийн адуучин буурал халдсан морь хөрөн дээлтэй гараад ирсэн адуучин бол Дорногов аймгийн Хөвсгөл сумын яриад за инх бүрэн нарагч ирж байна. За Дорногов аймгийн Хөвсгөл сум маань энэ жил түүхэд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. За Дорногов аймгийн Мандах сум маань ч гэсэн энэ жил түүхэд 100 жилийн ойгоо өргөн дэлгэр амжилттай зохион байгуулсан. За сумын 100 жилийн хүрээнд за 100 бүтээж ажлыг хийх хөтөлбөр гаргасан. За тэр хөтөлбөрийнхээ дагав аймгийнхаа бүсийн аврагч шалралт адуучин тэмцээн өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж байна. За Хөвсгөл сумын яриа төгс эрдэнэ дашуур ургаа шүүрнэ харамартай гарч ирсэн. За морой гүйдээ төлөвлөсөн. За яварж яриад ургаа өдөр дөрвөн авлаа. Дашуур авахгүй явж ирээд ургаа шүүрээд авч байна. За морьтой шургуун дээр 2 дуу гарч ирсэн. Зөв талаасаа шургуулсан. За ингээ алдаад тэмцээн өндөрлөж байна. За төгс жаргал буурал мортойгоо дашуур ургаа шүүрнэ. За дашуураа шүүрээд нөгөө гарлогоос илгээд явж ирээд уурган дээр уургийн мөр жоохоо олдлоо доо. Алдаж байна. За уургаа шүүрэх боломж ээжтэй. Жохон дотож. За морьтой шургуун дээр нь 2 адуу гарч ирлээ. Алаг мөр гарч ирлээ. Хул мөр 2. За алаг дууг давхшуулдаад тэмцээн өндөрлөж байна. За Хөвсгөл сумын сүүлийн адууч инх бүрэн. За дашуураа шүүрсэн үү алдсан уу?
зарагч өссөнгөө уурган дээр дургаалтж байна. За Дорногов аймгийн Хөвсгөл сумд Амгалын ядуучдын холбооны тэргүүлэгч Готвин манзрагч гээд бас л энэ өмс соёлыг сайхан дэмждэг хүн байгаа. За морьтой шургуун дээр нь олон ад дуугарч ирлээ. Морьтой шургуун дээр ургалсан болооч урга алдаа тавиад угаад ингээд тэмцээн өндөрлөж байна. За өөрөө ч унчиж гоё ургалсан. Сайн ингээд тэмцээн өндөрлөө. За Дорногов аймгийн Айраг сумын шилдэг ядуучин залуучууд гарч ирж байна. За баруун гар талаас хонгормор хүрэн дээлтэй гарч иж байгаа ядуучин бол за сумын авраг шилрүүл ядуучин тэмцээнд 3 дугаар барь шалгарч ирсэн Дөвшин дөр гараад ирж байна. За дунд талд хүрмэр хүрэн улаан дээлтэй гарч иж байгаа ядуучин бол за Монгол улсын авраг ядуучин спортын мастер Төвшин Жаргалын Төвшин Эрдэнэ авраг гараад ирж байна. За шарган мөртэй гараад ирсэн ядуучин бол сумын авраг шилрүүл ядуучин тэмцээнд 3 дугаар барь шалгарч ирсэн Тэлмэн авраг гараад ирж байна. За хүрэн алзамар улаан дээлтэй гараад ирсэн ядуучин бол Батням аврагч ирлээ. За Дорногов аймгийн Айраг сумд бол олон сайн залуучууд байгаа. Сайргийнх нь л гэж та залуучууд ирдэг. За Монгол улсын авраг ядуучин Төвшин Жаргалын Төвшин Эрдэнэ хүрэн мөртэй гарч ирсэн дашуур урган дээрээ. За дашуураа хүрээд авсан заавар дээрээ дургаалтж байна. За энэ жил аймгийн авраг шилрүүл ядуучин тэмцээндээ төрүүлсэн. За морьтой шургуун дээр нь алаг ад дуугарч ирсэн. За морьтой шургуун дээр байран дээр нэргүүлж байна. Унгаахгүй сайхан энэ дүрмдээ нийцээд сайхан ургалж байна. Адуучуун болсных адууга дээдэлж ижил тэмцээнд уралдаанд оролцсон. Сайхан ургалаа. За явган шургуун дээр нь 3 ад дуугарч ирсэн. За явган шургуун дээр бас аваад за уурга ташуурн дээр 3 минуттай байсан гээд. За ингээ морьтой явган дээр уургалаад оноогоо нөгчж байна. За үндсэндээ 21 оноотой болоод гараад ирж байна. За би одоо ярьдаг Монголын хамгийн сайн адууч 3 хүнийг нэрлэдэг. За Монгол улсын авраг ядууч Амбаад гэдэг алтны шугаа Дөржийн охин тогтох Төвшин Жаргалын Төвшин Эрдэнэ гээд. За энэ 3 ядуучин залуу хаанч очсон тэмцээн уралдаанд шагналт байрны шалгардаг. Төвшин дөр гүрмөртэйгээ ташуур ургаа шүрхэн. За ташуураа алдчихж байна. За урган дээр явж ирээд орно ургаа шүүрээд авлаа. За гарны буруугаар авах шүү дээ. За ихтэй тооцно. За морьтой дээр олон ад дуугарч ирсэн. Зөв талаас шургуулах нь. За морьтой дээр алаг ад дуугарсан болооч алаг ад хараагаад тооцоол алдаж байна шүү дээ. Ингээд алдаж байна. За Тэлмэн авраг. За өнгөрсөн жил аймгийн аврагтаа оролцсон. За энэ жил Өмнөг аймгийн Манлаа сүмээрээ за бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин аймгийн алдарт уяач Гомбын ламгуугаа нэрэмж дадуучын тэмцээнд тусгай байр шилгарсан хэдхэн хоногийн өмнө. За морьтой дээр уран ад дуугарч ирсэн шарган морьороо шургуулн за морьтой шургуун дээр ингээд алдаад 3 оноотой тэмцээн өндөрлөө. За хүрэн алдсан морьтой гараад ирсэн адуучин бол Батням дашуур ургаа шүүрнэ. За дашуурн дээр нэлээд дутлаа. За хүрэн алдсан морь жоохон цадахтай байна уу буюу. За урган дээр гээд ургаахгүй. Уран дашуун дээр нөлж байна. За морьтой дээр ч 4 ад дуугарч ирсэн. За ингээ морьтой дээр ингээд алдаад 2 төрөлдөө нөлөө тэмцээн өндөрлөж байна. За Дорногов аймгийн 70 Жаргалын сумын адуучин залуучууд гарч ирж байна. За баруун гар талаас хонгор морьтой гараад ирсэн адуучин бол за Монгол улсын авраг адуучин Мөнхбатман Батхүрүү авраг гараад ирж байна. За сартаа хүрэн морьтой гарч иж байгаа адуучин бол өнгөрсөн жил Дорногов аймгийн авраг адуучин Наранболдын хүүхэн дуу гараад ирж байна. За Цэнгэртэл Зээрд морьтой гарч ирсэн адуучин бол за өнгөрсөн жил Дорногов аймгийн авраг шилрүүл адуучин тэмцээнд 3 дугаар байр шалгарч ирсэн Мегмар гаруй авраг гараад ирж байна. За хул морьтой гараад ирсэн адуучин бол Өнөр сүрэн гараад ирж байна. За дараагийн адуучин за сумын авраг шилрүүл адуучин тэмцээнд 2 дугаар байр шалгарч ирсэн Энкотын Батцуур гараад ирж байна. За хүрэн морьтой гараад ирсэн адуучин бол Аривжир нар гараад ирж байна. За сумын авраг шилрүүл адуучин тэмцээнд 3 дугаар байр шалгарсан. За өнгөрсөн жил Дорногов аймгийн аврагт Наранболдын хүүхэндүүд дөрүүлээд за Монгол их оронд болдог Шансаа өндөр адуучин тэмцээнд бүгдэнд нь оролцоод үзсэн. За өөрөө ч одоо сайхан барилддаг. Энэ жил Монгол улсын авраг шилрүүл адуучин тэмцээнд Увс аймаг Увс нуурын иргэдэр очиж оролцсон. За Мегмар гаруй авраг нодлон бол аймгийн аврагаас медаль авсан. За 70 Жаргалын нодлон бол одоо нэг нь төрүүлээ, нэг нь 3 дугаар байр шилрүүл авсан. Нодлон бол ганцхан өрөнд л утсан аймгийн аврагаас. За Монгол улсын авраг адуучин Батхүрүү хонгор морьтой гарч ирсэн. Шуур ургаа шүүрнэ. За ташуур алдчихж байна. Уявжраад ургаа. За нэг тонгоогоод 2 тонгоогоод ингээд алдаад. Ташуур урган дээр нөлжж байна. За аймгийн аврагтаа дөрүүлжсэн, сумын аврагтаа дөрүүлжсэн. За үндэсний 6 дугаар их нааданд Болганы төрөлд шагнал барь шалгарч ирсэн. За морьтой шургуун дээр сайхан ургалж итэл ургаа алдаад. Ингээд хэмжээнд өндөрлөж байна. За аймгийн авраг адуучин Наранболдын хүүхэндөө сартаа хүрэн морьтойгоо ташуур ургаа шүүрнэ.
За дашуура шүрсэ. Самар ханарсан. За явж ирээд ургаар нь үзүүр дөрвөн шүрээд авлаа. За дашуур урган дээр 2-2-6 оноотой болж байна. За морьтой шүргэн дээр нь 3 гад дуурч исэн. За морьтой шүргэн сайхан морио дагуулад одоо шургуулсан. За халиун гад шургуулсан. За морио зулгаад авнаа. За арай жоохон зүтгэдгээр нь орчихсон. За уурга алдсан ч гэж одоо юу аах вэ? Сайхан атгадаг залуу. За удаа шуусан байдаас бид бүхэн харж байна. За морио сайхан дагуулж яваа шургуулсан. За харин залуучууд ингэж л одоо шургуулмаар байгаа. Таах морио дагуулж яваад. За тэгээ уургалаад морио суулгаад аваад үлдөөч болохоор байна. За Дорногов аймгийн Мандах сумын ахнаар ер нь буруу талаас буруу хаягдж байгаа залуучуудыг л одоо загнаад байгаа харагдсан ахнаар бол. За буруу талаас нь зөв хаял гэдэг одоо хэлээд байгаа. За явган шургуун дээр нь ингээ хөвшүүлдаад тэмцээрээ өндөрлөж байна. За аймгийн аврагтаа 3 дугаар ажиллаж ирсэн мягмар гарав. За ширүүн чорж ирлээ. Ташуур алдсан. За явж ирээд ургааж өрөөд авсаа. За ташуурн дээр тооцоол алдаад ташуураа нөлж байна. За эргээд харж идэг шүү. Тооцоол алдаж байна. За морьтой шургуун дээр нь 5 ад дуурчсан морьтой шургуун дээр ингээд алдаад 3 оноотой тэмцээн өндөрлөж байна. За өнөр сүрэн ташуур ургааж өрнө. Хул мортойгоо гарч ирсэн. За ташуурн дээр сайхан тонгоосон штэ. Дүүрэн тонгоосон. За уурган дээр явж ирээд урга алдаж байна. За морьтой дээр олон ад дуугарч ирлээ. За морьтой дээр одоо уургалсаа. Сайхан ч одоо уургалаад уртуур гарч гоё ургаллаа. За даага ургалсан гэд шууд нөлжиж байгаа юм байна штэ. За даага ургалахгүй. За ер нь одоо ганц 2 л даага байсан баг. Хинхэн дандаа бүдүү сайхан морьд гашсан. За сумын авраг шалрал адуучны тэмцээнд 2 дугаар байшилгаж ирсэн. Инкотын Батцуур за шүүр урган дээр сайхан оноотой орчиж байна. Тэр сайхан гүйц тонгоодог залуу байна. За морьтой дээр олон ад дуугарч ирсэн. Аллаг аддаг шургуулсаа аваад үлдэж байна. Засал даага ургалчих штэ. За явган шургуун дээр нь 5 ад дуугарчсан. Явган шургуун дээр хонгор авдаг ханаруулж ирээд ургаалдаад тэмцээн өндөрлөж байна. За 70-60 сумын хамгийн сүүлийн адуучин Аривжир гарч ирж байна. Сумын аврагтаа 3 дугаар ажилласан. За шүүр алдсан. За уурга бас алдаж байна. За морьтой дээр ганц дуугарч ирсэн. Өөрөлдөх боломж байгаа. За таалдаад тэмцээн өндөрлөж байна. За энэхүү тэмцээнээс нутаг дээр гардан зохион байгуулж байгаа Дорногов аймгийн Мандах сумын адуучны залуучууд гарч ирж байна. За Дорногов аймгийн Мандах сумын анхны алтан урганы эзэн Баатрин алтан баярын давгсрын. За дараагийн адуучид за давг Ганбаатар алтан баярын гомсрын Дүшиг Өсхбаяр за Тэгш жаргал Амар төвшин Цойжамц Нямбов за Наранбатын инкват за Төгс баяр гэсэн нийтдээ 12 адуучин залуу Дорногов аймгийн Мандах сумад төлөөлөн оролцож байна. За өнөөдрийн тэмцээн оролдооныг Дорногов аймгийн Мандах сумын хэрэглэн төлөвчдийн хурал засаг даргын тамгийн газар за Дорногов аймгийн адуучдын албаа гээд хамтран зохион байгуулж байна. За өнөөдөр Дорногов аймгийн Мандах сумын салбар албаа байгуулж за тэргүүнээр нь за Дорногов аймгийн нэрт адуучин Давхаан Нэмдэржийн Болдбаатар тэргүүнээр нь сонгогдож за жилдээ нэг удаа сумын аварга зохион байгуулж аймгийн аврагтай залуучуудаа оролцуулна. За Дорногов аймгийн Мандах сумын яриад аймгийнхаа бүсэд 3 дугаар ажилласан алтан баярын давгсрын за шүүрээ шүүрээд авсан уурган дээр явж ирээд уургаа шүүрээд авлаа. За давгсрынгийн аав нь Баатрин алтан баяр гээд за улсын аврагч руу адуучин дэмжээд оролцож байсан 8-д шалгарч ирсэн. Ухаан цаг мөчтөө за морьтой шургуун дээр алдаж байна. За тэгэхээр одоо сайн адууч аавыг хүүл одоо сайн болоод байгаа. За явган шургуун дээр ганц дугаарсан. За явган шургуун дээр нуургалаад аваад үлдэж байна. За үндсэндээ 18 оноотой болчихж байгаа байна. За явган дээр сайхан шургуулад оноогоо 4 авч байна. За эдгээр хоногийн өмнө аймгийн Манлаа сумын яриад за бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин аймгийн алдарт байж хомбын томгуугаар нэрэмж татуучин дэмжээнд 2 дугаар байшилгаад утсан. За давг буурлал мортойгоо ташуур ургааж өрнө. За ташуур алдцаа зөвдөлтөд тонгоосон. За ташуурн дээр алдаа уургаач алдчихж байна. За уурган дээр зөрчсөн штэ. Хий атгсан байна. За морьтой дээр нь 3 ад дуурж ирсэн. Морьтой дээр морио сайхан дагуулж яваад шургуулсан ингээд алдаад 2 төрөлдөө нойлоод давг маань ингээд хэмжээ өндөрлөж байна. За Ганбаатар ташуур ургааж өрнө. За ташуурн дээр дутсан. За явж ирээд уурган дээр бас дутаад уурга ташуурн дээр нойлчж байна. За морьтой шургуун дээр нь ганц дуугарч ирсэн. Ингээд морьтой шургуун дээр ингээд алдаад
Ганбаатар ингээд тэмцээн өндөрлөж байна. За Алтан биерийн гомсрон. За Дагвсрынгийн ах нь за ташуура шүүрсэн уурга башуурд авлаа. Уурга шүүрэн дээр бүхэл 9 оноотой болж байна. За Морьтой дээр нь 2 адуу гарч ирсэн. За Морьтой дээр нь адуу араа нь гарчихсан урдуур нь зүтгэж гисэн. За сая ер нь жоохон тооцоол алдаж шүү. Зангасан болоо да араа нь гарлаа л гэж бодсон баг. За явган дээр бас алдаад ингээд тэмцээн өндөрлөж байна гомсрон. За Дүшиг ташуур уурга шүүрнэ. Сайхан жиддад дүүрэн босч ирлээ. Эбэлээсээ за та ташуур алдаж яах. Уурган дээр явж ирээд уурга үзүр дөрвөн авлаа. Хөвнөөсөө гогдоод авчиж байна. За шүүрх бол боломж байсан. Тэгээд энэ залуучууд ер нь нутаг дээр болж байгаа тэмцээн урдна жоохон сандарч байгаа болоо да. Өдөр ганц хаалгаад дугарч ирээд ингээд 3 оноотой тэмцээн өндөрлөж байна. За өсөх хоёр хүрэн мөртөө ташуур уурга шүүрнэ. За ташуура шүүрээд авсан. За уурга шүүргсэн болооч за сайн адууч юм байна. Уурганыхаа ховоос шүүрээд авчиж байна. За Морьтой шургуулна. За Морьтой дээр 2 адуу гарч ирсэн. Урт уурга ч үгүй гоё уургасан. Тэгээд ингээд алдаад Морьтой дээр нөлжиж байна. Явган шургуулна. За явган дээр нь ганц адуу гарч ирсэн. За харин урт уургыг ч одоо гоё эзэмсэн залуу за суулгаад авнаа. За урт уургаар гоё уургалдаг залуу байна. За явган дээр онцох. За тэгтээ адуу гიშгэлэхгүй шүү. Суулгаад авчаад. За суулгаад ав. Гүйцэтгэл харнаа. За ер нь аваад үлдэж байна. За 2-ын онон дээр зогсоож ах шүү. 3-аас хэтрээд. За удаа шуусан бодос бид бүхэн харж байна. Адууч сайхан гарч ирч урт уургаж гоё уургалж ээ. Год атуулсан ч гэсэн уурга алдахгүй сайхан жатгаж байна залуу бол. За өнөөдөр нэмцэн оролдоонд 2 шүүгч манаас ташуур уургыг тавьж өгч байна. За манай Тайван Бат маань уургыг тавьж өгсөн. За Тайван Бат маань Дорногов аймгийн Дэлгэрэг сумаасаа зарим гэрж оролцож байна. За тэгш жаргал ташуур уурга шүүрнэ. Морьтойгоо сайхан жорж ирлээ. Ташуур алдчихж байна. За явж ирээд уурга шүүрэх хэрэгтэй. Уурганыхаа энэ голоос харин шүүрээд авч байна. За ташуурн дээр тооцоололдаад ташуур алдчихж байна. За Морьтой шургуун дээр ганц адуу гарч ирж байна. За Морьтой шургуун дээр алаг адуу гарч ирсэн. Алаг адуу сайхан гурлаад гоё уруулаад аваад үлдэж байна. За удаа шуусан байдаас бид бүхэн харж байна. Яг л байран дээр нэргүүллээ штэ. Адуу сайхан гарч ирж сайхан урт уургаар ургуулж ээ. За харин адуучин залуучууд нь адуугаа нөөхгүй сайхан л ургуулдаг болж байна. За явган шургуун дээр нь 2 адуу гарч ирсэн. За ширүүнж гарч ирлээ. За та ханаруулж ирээд ургаа алдчихжээ штэ. За амар төвшин. Буурал амртай ташуура шүүрнэ. За буурал амр ташуурн дээр хулгаад. За уурган дээр явж ирээж бас хулгаад. За амчаад гараавчиж байна. За ташуур уурган дээр нь олчлаа. За Морьтой дээр оноо авах ёстой шүү. За Морьтой дээр 2 адуу гарч ирсэн. 2 адуу сайхан гарч ирсэн. Сайхан жуургуулах боломж байсан. Уургаж үгэн гоё дэвсэн штэ. Алдаж байна. За цаажамц хүрэн Морьтой гарч ирсэн. За харин аймгийн аврагтаар нь 2 илүү 3 оролцоод үтсэн залуу. За ташуур уурган дээр нь олчих юм да. Сандарна гэж баймгүй юм да. Аймгийн аврагтаа олон оролцож ирсэн залуу тэгээд. Солуулсангүй дээ. За Морьтой шургуулна. Морьтой дээр ганц адуу гарч ирсэн. За Морьтой дээр ингээд авшуулдаад цаажамцуун ингээд тэмцээн өндөрлөж байна. За Нимбу ташуур уурга шүүрнэ. За мөрөө гүйдэ төдлөгсөө. За ташуураа сайхан дүүрэн авах хэрэгтэй. Ташуураа шүргсэн 20 удаа хөл алдаж штэ. За ингээ уурган дээр байхгүй болчих байна. За Морьтой шургуун дээр нь 2 адууч гарч ирлээ. За Морьтой шургуун дээр бас нэлээд дутлаа. За Наранбатын код хар Морьтой гарч ирсэн. За ташуураа алдаж байна. За явж ирээд уурга авлаа. Уурганыхаа голоос татгаад авчиж байна. За Морьтой шургуулна. За Морьтой дээр 2 адуу гарч ирсэн. Морьтой дээр хашир залуу уургалж явахдаа бүргний хойд дээр суучихсан байна штэ. За ингээ уурга алдаад ингээ хэмжээр өдөрлөж байна. За өнөөдөр нэмцээр бол сүүлийн адуучин Төгсөөр хүрэн Морьтой гарч ирсэн. За ташуура алдаж байна. Урж ирээд уурга бас алдаж байна. За уг нь уурган дээр гоё тонгооч жаахан болсонгүй. За Морьтой шургуун дээр дагаж яваад шургуулсан. Уурганы хувь тасраад тасарснуудаа ингээ хэмжээр өдөрлөж байна. За Дорногов аймгийн Баруун бүсийн аврагч шадруу адуучин тэмцээний эмийн хангад бүлгэрх төрлийг хэрэгж байна. За эхний адуучин Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриад Отхон Эрдэнэ бүлгэлнэ. За бар одон дор буцаа бар одоо сайхан бүлгэж байна да. Сайхан суудаг залуу байна.
За аймгийн авраг шалруу адуучны дэмжээндээ 1 удаа 4-р байшилгарсан Сомын аврагт рүүлж байсан. За отхон эрдэм маань эвнийг хангалаа сайхан бөлгөлж байна. За удаар суусан байдаас бид бүхэн харж байна. Адууч бол сайхан бөлгөж, сайхан суужтай. За нас бол одоо 18 настай. За энэ том ирээдүг хүлээж байна. За мориндоо орхон уургандаа өвтэй хатуундаа сайхан дахивч явж байгаа тэгэхээр амжилт үзүүлэндээ залуу бол авиас тааж залуу болтой. За Эрдэнэ очир халагд дундаар сайхан бөлгөж гэнэ өө. Сайхан сууж байна. За харин цавуу шиг л наалдаад байна ер нь. Унахаар гүн байна. За дашуур өгж байна. За амж болохгүй дээ. За адуур бөлгөж бол хоёр тийшээ нэг заамчдаг. За тэн дээр унж болохгүй. За ингэ бөлгүүлээ. Тогтож байна. Өөрөө буугаад авчиж байна. Хөл дээрээ чуулаа. За удаа шуусан байдаас бид бүхэн харж байна. Сайхан бөлгсөн. Сайхан ч тогтсон. Зарим сүүлийн үед залуучууд ер нь эмнэг хангалаа сайн сургадаг болж байна. За ер нь бөлгөн дээр энэ төдийлэн ин унаа тайхааргүй болчиход байгаа залуучууд. За ер нь сүүлдээ залуучууд ер нь дэвэд л байгаа шүү дээ хоёр гараараа. За Улаанбаатар сумын яриад мөнгөт шарга бүрэг дээр битсэн. За адуу богсаа унчих юм аа. Нэг бухт нь л унчлаа шүү. За Улаанбаатар сумын яриад Чингүнжөв бөлгөлөн. За адуу сайхан бөлгсөн. За харин сайхан харж ах шүү гэнэ. Тэгэхээр надад бөлгөлөх төр чихийн сайн харах хэвээр. За нүдтэй ханж болохгүй л гэдэг. За өөр нүд танихыг л одоо андахгүй гэж. Хэвээр хүмүүс ярьдаг. За одоо гуугалдаа чих шүүгэн гараараа твэж чих шүүгэн. Сайхан бөлгөлж байна. За удаа шуусан байдаас бид бүхэн харж байна. Сайхан бөлгүүлсэн. Сайхан сууж байна. За харин цанхны 3 цохог гэрн дүүрэн сайхан өглөө. За Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриад багийн авраг адуучин бэлгүн жаргал Сабаратундар барцсан. Боротос сайхан бөлгөөд явсан. Сайхан сууж байна. За дашуур аваач мартахгүй дээ. За өөрөө буучж байна. За араараа өнгөрөөд содорж байна. За асал сайн залуу болтой шүү. За өөрөө буусаа. Гэхдээ унсан жиж мэдээш ер нь бол. Гэхдээ хөлөө татаад буух шиг л болсон. За адуу сайхан бөлгсөн. За удаа шуусан байлаас бид бүхэн харж байна. За дашуур авч мурдаагүй гараараа гуйдаад гарсан. За энэ дээр хөлөө татаад буух шиг болсон. За эрүүгээ чэйжэндээ наагаад хойшоо өнгөрч штэ. За ер нь сэргэлэн залуу байна. За ер нь буухтаа шууд артаараа өнгөрөөд. За ер нь эвүүхэн байсан болтой шүү. Тухайн үеийн моментийг одоо сайн л ашиглалаа. За Дорногов аймгийн Айраг сумын Монгол улсын авраг адуучин төвшин жаргалын төвшин эрдэнэ. За халдсан азраг. Нэвгүүл азраг болтой шүү. Сайхан бөлөх болтой. Та тэлмэн авраг. Мөрдөж өгнө. Харин адуучин залуучууд нэг нэгэндээ сайхан тусалж өгдөг. За аймгийн авраг шалруу адуучин тэмцээндээ 3 жил тараалан тэргүүн байр 2 дугаар байшилгараад байгаа. 2 жил ч одоо 2 дугаар байшилгарсан. Авраг адуучин. За адуу сайхан бөлгсөн. Сайхан ч одоо сууж байна. За харин одоо бөлгөндөө ер нь өөрийгөө муул гэдэг тэгээд өнөөдөр сайхан бөлгүүлж байна. За унахгүй юм байна. Шуурдаал байна. За сайхан бөлгөжээ. За ингээд өнөөдөр Дорногов аймгийн Баруун бүсийн авраг шалруу адуучин дэмжээнд за Монгол улсын авраг адуучин төвшин жаргалын төвшин эрдэнэ авраг төрүүлж байна. За эдгээр хоногийн өмнө Дорногов аймгийнхаа аймгийн авраг төрүүлсэн. За ингээд бүстэй төрүүлж байна. За дараа жил улсын авраг улсын бүст оролцох эрхээ авч байна. За Алтан баярын давгсран аймгийн бүстэй бас 3 дугаар ажилласан. За ах нь гам сүрэн мордуулж байна. За сайхан бөлгөж байна өө. Ер нь унахгүй юм байна. Сайхан жуулгуулдаг залуу байна. За бөлгөндөө сайн залуу байна. За өөр сайхан бөлгөсөн. Сайн ч одоо хэдэд ойсон. За ингээд унахгүй хэмжээндээ сайхан оролцож байна. За бөлгөн дээр өөрийнхөө оноог нөхөд дээшээ гараад ирж штэ. За энэхүү Дорногов аймгийн Мандах сумын нэрт адуучин давхаа нэмд оржгоо нэрмжид Дорногов аймгийн Баруун бүсийн авраг шалруу адуучин дэмжээнд 36 адуучин залуучууд эд хав эдрийн жихугаа сорин өрсөлдснөөс тэргүүн байранд Дорногов аймгийн Айраг сумын Монгол улсын авраг адуучин төвшин жаргалын төвшин эрдэнэ төрүүлж за 2 дугаар байранд Дорногов аймгийн Мандах сумын яриад Алтан баярын давгсран 2 дугаар ажиллагач. За Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриад Чингүнжөв 3 дугаар байр. Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын яриад Сумын авраг адуучин Отхон эрдэнэ 4 дугаар байр. За 5 дугаар байранд Дорногов аймгийн Сайхан Дулаан сумын яриад Эрдэнэ очир
5 дугаар байжлаа. Мандах сумын 3 дугаар огийн одоо авраг адуучин тавхаа нэмдэрж агсны одоо нэрэмжит уралдаан тэмцээн маань амжилттай болж өндөрлж байна. Ингээд засаг даргын тамгын газраас түүний гэр бүл үр хүүхдүүдэд өчүүхэн дурсгалын зүйлийг гардуулъя. Эрдэнэ очир танаа мандах сумын нэрт уяаж нэрт адуучин тавхан нэмдэржийн нэрэмжид аймгийн баран бүсийн авраг шалгаруулах адуучин тэмцээнд өөрийн хурд хүч авхаал самбаа уран урганыхан ур ухааны гарган өрсөлдөж 5 дугаар байранд шалгарсан тул өргөмжлөл медаль мөнгөн шагналаар шагнаж урамшуулв. Таныг адууны босоо цагаан хэмэр өн мөнгөд ивэх болтугай. Мандах сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батсангагийн шижир мандах сумын засаг дарга Баттайвны угтх баяр 2024 оны 8 сарын 28 хөвөр. За 4 дугаар байранд Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриад сумын авраг адуучин Эрдэнэ очир шалгарсан. За Эрдэнэ очирт давхаа нэмдэрж байгаагүй Алтан болд 500 мянган төгрөгөөр шагнамж оршуулж байна. За 3 дугаар байранд Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриад Чингүн жав шалгарсан. За шагналыг Дорногов аймгийн адуучтай холбоон дэргүүн Амар санаагийн Амар дэвшин 600 мянган төгрөгөөр шагнамж оршуулж байна. За Дорногов аймгийн адуучтай холбооныхан аймгийн аварга зохион байгуулсан аймгийн бүсээ бас ингээд зохион байгуулж байна. За 2 дугаар байранд Дорногов аймгийн мандах сумын яриад Алтан баярын давгсрын 2 дугаар ажиллагаасан. За шагналыг мандах сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга за Батсангагийн шижир шагналыг гадуурч баяр хүргэж байна. За энэхүү Дорногов аймгийн баруун бүсийн аварга гадуурчнаар Дорногов аймгийн айраг сумраад Монгол улсын аварга гадуурчин төвшин жаргалын төвшин эрдэнэ аварга шалгарсан. За шагналыг мандах сумын засаг дарга Баттайвны угтх баяр 1 сая төгрөгөөр шагнамж оршууллаа. За өнөөдрийн тэмцээн уралдаан өргөн дэлгэр зохион байгуулалт өндөртэй сайхан тэмцээн зохион байгуулагдлаа. За Монгол эх орны өнцөг боломборт орчны өв соёлоо дээдэлж энэ адуучин тэмцээн манаас өргөн дэлгэр сайхан хөгжиж олон сайхан аваргууд нутг нутгаас гарч Монгол эх орондоо нэрийг алдаршуулах бүрэн боломжтой болжээ. За Монголын мөнцөлгөр уудан тал нутагт уурга барьсан, бугуулаа барьсан адуучин залуучууд үеийн үед хэмэрлүүлд нь өөдөө явахын ерөөл өргөё. Энэ адуучин тэмцээн манайх өргөн дэлгэр сайхан боллоо. Тэгээ энэ адуучин тэмцээнийг бид нэр сумын иргэдийн хурлаараа хэлцээд одоо сумын 100 жилийн 100 бүтээлчд ажил гэж ажлын төлөлөө гаргаа явсан. За энэ ажлын төлөвлөгөөнд миний бие бол Дорногов аймгийн мандах сумынхаа Шантасбур морин ус спорт баяртай холбоог тэргүүлж явдгийн хувьд энэ дээр нэлээд ачаал бүгдэл өгч төлөвлөгөөнд оруулаад за сумын засаг даргад танилцуулаад төсөв мөнгөний батлуулаад ингээд сайхан зохион байгууллаа. Тэгээд нэлээд өргөн дэлгэр сайхан болж өндөрлж байна. Тэгээд цаашдаа бол түрүүний таны ярьсанчлан одоо бид бүхэн бас энэ адуучсан залуучуудад дэмжих зорилгоор жилдээ нэг удаа одоо сумынхаа аваргыг хийж за тэрийг бас сумын засаг дарга тамгын газартайгаа хамтраад за бас болж игэл шагнал мөнгөнийхний үүдэг асуудлыг шийдээд ингээд цаашаа уламжлалгаа явнаа. Тэгээд мандах сум бол дээрээсээ олон сайхан адуучид хурдан хүлгөлгийн нутаг. Тэгээд энэ ч утгаараа бас энэ адуучтан бас уяачтан бас дэмжиж явдгаа. Тэгээд миний би 2016-аас 2020 оны одоо сумынхаа баян шүү багийн засаг даргаар ажиллаж байсан. Энэ ажиллах хугацаанд хамгийн анхны жил нь амгаар гарах гэдэг газар одоо энэ жилийн энэ хоёр тордог залуу давгсрынгийн мандах сумын Алтан ногны эзэн аймгийн аварган малчин аймгийн алдартай Алтан баярын адуун дээр эдгээр хийж тэмцээнийг зохион байгуулад ингээд явж ялаа. Ерөнхийдөө бид нар бол энэ адуучдынхаа ерөнхийдөө асуудлыг дэмжиж баг болгон ингээд зохион байгуулад явъя гэсэн шийдвэр гараад ингээд явж исэн. Тэгээд харамсалтай нь ковидын 2 жил болоо тэгээд тэрнээс хойш жоохон замхарчаад тэгээд энэ жил ингээд хийж байна. Тэгээд өргөн дэлгэр сайхан боллоо. Энд арга хэмжээг маань зорин гэрж хүндэтгэн гэрж одоо шүүж ингэж өгсөн явдалд бол Монголын адуучдын холбооныхоо
хамт олонд маш их баярлалаа. Түрүүнд таны хэлсэн ярьсан зүйлийг сонсч байлаа. Үнэхээр бас юм хийж байгаа холбоо цаашдаа бол одоо манай сум маань 122 дахь сум болж байна гэж байна. Тийм 365 сум бүгдийг гүйцээгээд ингээд нэг сайхан өрхгөр холбоо болоорой гэж та бүхэнтэй ажлын хэмжилтийг хүсье. Хүрэлцэн гэсэнд нь маш их баярлалаа гэж хэлье да. За баярлалаа. Өнөөдөр бас аав минь тэмцээ одоо 2 дахь удаагаан зохиогдож өнөөдөр өргөн дэлгэр сайхан болж гээд маш зохион байгуулалттай залуучууд сайхан адуу малтайгаа зөв сайхан харьцаж байна. Тэгээ маш их баяртай байна. Тэгээд одоо адуучдын холбооны тэргүүн гэдэг сумынхаа тим одоо албыг ачаар боллоо. Одоо тэгээд бас цаашдаа хичээж ажиллах болно. Одоо энэ залуучуудыг бас адуугаан зөв боловсон эдэлж хэрэглэх тим юмд одоо бас өөрийнхөө мэдэх чадхаараа тусалж дэмжиж залуучуудаа дэмжиж ажилланаа л гэж бодож байна. Аавын талаар яриад юу гэж захилдаг юм бэ? Тэ миний аав чи ер нь намайг багаас би чинь аавын хувийн их эрх хүүхэд байсан. Тэгээд багасаа би чи морь унж өссөн. Уурга надад зөв хаяхыг зааж өгсөн. Ганц л миний уургыг хизээш битгий ураа хийж байгаа л гэдэг. Тэ ер нь миний уурга буруу хаяад ер нь юу яадгийн да. Морь эргээд ирэхэд уурганы чинь толгойг аваа явчих юм да бараг. Дарж амжидгүй. Зөв хайсан уурга хизээч хуурдаггүй. Уургыг зөв эзэмшээ сурчих юм бол миний хүү болд юм да. Би өөрөө багасаа их ер нь зайдан адуунд их эрэмгий байсан. Сумандаа би сумын аврахтаа би зайд эмнэг үлгэлтийн төрлөөр төрүүлж байлаа. Адуучин тэмцээнд ороод мөнгөн медаль авч байлаа. 20 онд аавынхаа анхны одоо энэ аавынхаа нэрмжит тэмцээнийг зохион байгуулад тэрэндээ би өөрөө орж төрүүлж ирсэн. Тэгээ одоо сумынхаа юунаас би ч одоо ондсондоо 3 медаль авсан хүн байгаа. За өнөөдрийн тэмцээн сайхан боллоо. Өнөөдөр Дорногов аймгийн баруун бүсийн 7 сумын адуучид оролцлоо. Нийтдээ 36 адуучид оролцсон тэмцээн. Тэмцээн маань амжилттай сайхан болж дуслаа. Тэгээ ер нь одоо ингээ мартны өвсөөлөд дээдлэхэд холбоотод одоо чухал. Саяас мандах сум маань адуучдын холбоогоо байгууллаа. Тэгээ хоёулаа цаашдаа одоо үлдсэн сумдууд руу явж холбоогоо байгуулна. Тэгээ одоо жилдээ нэг удаа сумын яваргаа хийдэг болж байна. Одоо аймаг ч гэсэн аймгийн аврага тогтмол зохион байгуулж байна. Тэгээд энэ одоо соёлыг дэмжиж хийж байгаа танд болон танай хамт олондоос баярснартай илэрхийлье. Тэр нэг одоо цаашдаа олон цагаан тэмцээн орлогыг бас хийх авахаа. Тэгээд одоо ер нь залуучууд энэ сайжирчлаа ш тийм ээ. Тэглээ. Залуучууд ер нь сайжирж гоё болж. Тэмцээн орлого маань сайхан болж өндөрлөө. Одоо цаашдаас Дорногов аймгийн адуучдын холбоондоос хийх ажил юмнуудад зөндөө байна. Тэгээд Монголын адуучдын холбоотой хамтраад цаашдаа олон үйл ажиллагааг аймаг орон нутагт зохион байгуулнаа. Баярлалаа. Тэгээ таны цаашдын ажилд нь амьдралд нь хамгийн сайн сайхан мөнгөний хүсэн өрөөё. За баярлалаа. За өнөөдөр сайхан тэмцээн боллоо. Бас сайхан мундаг сайхан биширж явдаг, харж явдаг сайхан ах нар маань сайхан оролцоод нутгийнхантайгаа сайхан нэг үйл болоод оролцоод сайхан хойдор орнорстой баяртай байна. Юун дээр алдав? За мөртөөгөө алдсан. Мөртөөгөө бас том туршлага болж байна. Туршлага дандаа туршлага дараагийн тэмцээнүүдэд засаад үзээд туршлага болоод үлдээд байна. Одоо энэ жил 5 сарын 2-оос ахгүйгээд морой дагаж яваал. Сая 8 сарын 28 гээд морой тавиал 3 тэмцээнд орлоо. Өмнө говь, Дорногов, Дунд говь цахин 3 тэмцээнд ороод нэг төрүүлээд 2-2 тарчлаа. Тэгээд жил сайхан өрсөө эхэлж байна. Аймгийн аврах дээрээс. Аймгийн аврахтаа би очиагүй. Бас нэг наадан тагцаад яаж чадаагүй. За наваа Дорногов Улаанбаатар сумнаар яад. Энэ хоёрын чингүүнж өгдөг. Өнөөдөр ах нартайгаа оролцсон. Сайхан 3 дугаар өрөлдлөө. Өнөөдрийн тэмцээний талаар. Оо сайхан ах нартайгаа үзэл. 3 дугаарлаа. Гоё яана. Нэг амжилт олж байхгүй ботод сургууль тэмцээл гацсан орсон. За би Дорногов аймгийн сайхан талаас mariat. Нэгдүгээр адууч газар далайн нутагт Эрдэнэчлэн нутгаар нэгдэг залуу байна. За би өмнөх амжилтаас гэх юм бол сумын аврахтаа дөрүүлсэн. Саяхан болсон. Аймгийн хартай 4-т ороод Нодлон Баянгартаас нэг адууч болсон адуучнаас 3-т ороод хэрэг нойр зүрийн цамт ганц хоёр орж ирсэн. Энэ 18 орж байгаа. Адуун даггүй хамгийн сайхан зүйл нь юу? Өө ер нь тэгэл өглөөр тасаал атанд муур бараад авчих шинэ заах шүү дээ. Тэр юм ганц нэгэн жаргалсан тэр л юм шүү дээ. Атанд яах тий. За би Дорногов аймгийн сайхан талаас амын 2 дугаар гайрат мөнх жаргал Эрдэнэч хэрэг залуу байна. За өнөөдрийн тэмцээн бол Дорногов аймгийн мандах сумын баруун бүсийн аврах шалралт тэмцээн сайхан болж өндөрлөө.
Тэгээ 5 дорсондоо баяртай байна. Өмнөх амжилтаас. За өмнөх амжилт нь гэвэл бага саг ганц нэг шургаанд л орж исэн дөө. За өнөөдөр мортой дээр алдаа тэгэл жоохон баг гарч ирлээ. За адуучин нь бол уургандаа битээ мориндоо битээ үнийг л адуучин энэ адуугаа сайхан дэдэлдэг. За Монгол адуу дагсан өвсөлийг түгээн дэлгэрүүлдэг Монгол адуучин тэмцээн Дарангуй аймгийн манд тусам нэрт адуучин давхаа нэмдэрж байгаа нэрмжит Дарангуй аймгийн баруун бүсийн аврагчлал адуучин тэмцээнийг бэлтгэн хүргэлээ. Мориндоо хайртай хүн их орондоо хайртай гэж ярьдаг. Дараа дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түрүүлдэ. Монгол адуучин entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Бушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.